тэр бол улалцах сонж гэсэн газар буюу одоо энэ Баянзагийн динозаврын одоо бас тэмүүлгийн газар ирчээд байна. Яагаад энэ гэж нэг бол 1922 онд анх удаа Roy Chapman Andrews гэдэг одоо Америкийн судлаач анх удаа энэ газар ирээд энэс хойш олон удаа ирсэн. Одоо 3 удаа ирсэн гэсэн түүх байгаа. Тийм учраас энэ газрын талаар би бас жоохон юм уншсан. Гэхдээ газар дээр энийг одоо судлаж энийг сайн мэддэг хүний хувьд манай палеонтологийн хүрээлэнгийн захирал тагаа би одоо яг энд цуг зогсож байгаад их баяртай. Тэгээд яг энэ газрынхаа онцлогийн талаар хоёулаа нэг жоохон ярих хөө. За тэгээ энэ газар бол одоо бид одоо олдор газрууд дээр ч нэлээд одоо дурдсан жодогт формац гэж ярьдаг тийм ээ. Жодогт формац буюу жодогтын цаг үеийг төлөөлөх яг тэр үндсэн толгуур төсөлт нь эндээ байдгийг. Тэгээ энд ерөөсөө тэр үед л энэ одоо хурд чулуулагын хоригдлыг үйлчилж судлаад тэгээд тэр одоо бичгэлийг хийгээд одоо ийм зузаалагтай яг энэ газар нутаг дээр байгаа чулуулгаар төлөөлнө. Энэ жодогт гэдэг нэрийг бол Америкийн байгалийн төвхөн музейн экспедиц ажилласан геологч Берки Моррис гэдэг хүн бол нэр өгсөн. Тэгээ энэ бол Монгол үг гэж үздэг. Гэхдээ одоо ингэж яг жодогт гэхээр бас жоохон буудгүй. Зүгээр зарим одоо хэл жилийн усуудын ярьж байгаа энэ задгайт 70 задгад гэдэг шүү дээ задгайт. Тэрнтэй задгайт гэдэг үгийг бол одоо яг тэр чинь Монгол чудаас асууж энэ ямар нэртэй газар вэ гэхээр одоо задгайт ч гэсэн үг хэлсэн болтой байгаа. Одоогоос бараг 100 жилийн өмнө Америкийн байгалийн төвхөн музейн судлаачид Монголд эртний хүний олдвор олох зорилготой экспедиц ажиллуулж за мэдээж тэр үед бол Бээжингээр дайраад Бээжинд бэлтгэл ажиллаа хийгээд Монголд ирсэн байдаг. За тэр анхны одоо хээрийн судалгааны ажил нь бол 1922 онд эхэлсэн. Яагаад тэр Монголыг одоо ингэж ач холбогдлоо зорж хаавас Америкаас Монголыг ингэж зорж ирж байгаа гэдэг асуудал бол тий. Тэр үеийн одоо 20-ад оны байгалийн төвхөн музейн дарга нь бол Осборн гэж юм байсан тий. Тэр Осборн бол өөрөө эртний хөгтөн судлалын чиглэлийн хүн байсан. Тэгээ ер нь бол хүний үүсэл гэдэг дээр бол онцгойлойхон гарч ирсэн. Мэдээж Америкт бол нэлээд олон судалгаа хийгээд энэ Америк бол биш юм байна гэдэг нь ойлгогдсон тийм үе байсан. Ер нь бол хүний үүслийг бол ерөөс Төв Азиас хайх хэрэгтэй юм гэсэн тийм таамаглалаар тэр юг экспедицнаас нэлгээсэн байдгийг. Particularly in relation to the evolution of man. The expedition spanned the decade, but failed to find evidence. Ажил бол хүрээнээс эхэлсэн. Тэг хүрээнээс эхлээд одоо газарчин цогт Бадамжуу гэж хүн явсан байдгийн. Тэр хүн бол эхлээд одоо Сайнаян аймгийн нутгаас л эхэлсэн гэж бичсэн байгаа юм л. Тэгэхээр ч одоо арга өрн гагаар л эхэлсэн. Тэгээ яг эхлээд тэр чин таамаглалаар явж байгаа. Ерөөсөө цав цагаан юм дээр л одоо тэр эрэл хагвал хийж байгаа учраас магадгүй одоо хүний энэ соёл иргэншилчин бол голдуул гол мөрөн янз бүрийн тийм сайхан байгалийн итагийн нөхцөлийг л түшгэлж өгчээсэн учраас тэрнгээр бас иж хайсан болтой юм байна. Тэгээ тэр одоогийн арга өрн гаагаас урагшаа чиглээд ер нь говь руу чиглэсэн маягтай явсан. За тэгээд нууруудын хөндөө гэж ярьдаг шүү дээ. Одоо олон нуурын хөндөнүүд байна шүү дээ. Одоо тэр орон нуур, бөөн цагаан нуур энэ тэгээд одоогийн Өвөрнгөө аймгийн баруун Баяулаан сумын нутаг. Тэр хаваар одоо Өшиггийн нурууг даваад орж ирсэн байна. Тэгээд Өшиггийн нурууны үзүүрт байдаг Андай худаг гэдэг тэр газар дээрээс бол эртний амьтны олдвор анх олоод маш сайхан одоо төрөө зэргийн маш сайхан илэрцүүд тэнд ажилласан байдаг. Тэгээд эндээс олсон олдвруудаараа дараа нь бас бүтээлүүд гаргаад дандаа тэр шинээр нээжсэн учраас бүгд бол шинэ төрөл зүйл болж ингэж бичсэн байдаг. Багт нь бол их олон төрлийн хүн орж ирсэн учраас хүн судлал буюу анхны хүний нээхээс гадна явсан газар бол их гой нээлтүүд бий болсон юм биш үү? Эртний амьтад 30-аас 40 сая жилийн өмнө. Эртний одоо наашаага өлөг өрүүлтэй холбоотой болоод. За тэгээ яг хөө тэр жил 22 оны экспедиц чинь 9 сарын ихээр одоо ч гэсэн одоо 9 сарын ихэр чинь нэг тийм шуун зууд гэж манайд болдог шүү дээ. Тэгээд цасмас ороо хүүтрээд тэгээд буцсан байдаг байхгүй. Тэгээд боцохдоо
одоо улаастай энэ хатан болог цаашаага ингэж евро бэж ордог. Харчингийн зам гэж одоо яг энэ дээгүүр байгаа. Харчингийн зам. Тэгээ одоо яг одоо энэ тэгшхэн дээгүүр гэдэг. Энэ замаар Тэртэмжингийн зам байсан. Тэрнгээр одоо машин тэрэгтэйгээ буцаж явснаа гинт энэ дээрээс тэгсэн гэж байна. Тэгээ энэ зам ийшээгээ ер нь хэцүү болох байхаа. Би нэг ойрхон айлаас тэр харагдж байгаа тэр гэрээс очиод сайр усын замыг асуугаад хийгээд тэгээ нөгөөдөлөө орхичоод ийш явсан байна. Одоо зүү хашаага. Тэгээ тэр хооронд нэг зураг одоо Нью-Йоркийн их нэртэй тийм зурглаачийг авч явсан Shackelford гэдэг. Shackelford. Тэр Shackelford маань одоо мэдээж тэр хүмүүлээж хоорондоо цаг ашиглаад зураг хүрэг авъя гэд. Тэгэл одоо яг тэр хашингийн замаас одоо энэ чихт гэсэн үгтэй зүүн зүгт нь ингээл ирсэн чи яг одоо ингээм улаан иргэнүүд байсан. Тэгэл доошо буусан чинь ясны илтэрхий тэр гарч ирэл. Тэр хөтөл өндөгний хальсны илтэрхий тэр хүртэл олсон. Тэгээд тэгэнгүүтээ нөгөөдөлөө тэр машин дээр байгаа нэг бас одоо дуудаад энд чих сони юм болтлоо гэл. Тэгэл нөгөөдөл нь шуугаал ороод ирэхгүй яа. Тэгээ энэ төсөг ихэд нөгөөдөл чи баахан юм олцсон. Өндөг голцоо. Тэгээ өндөгний хальс. Тэгээ өндөг бүтнээр нь олоогүй юм байна. Тэгээ өндөгний хальс тэгээд янз бүрийн эртний амьтныхын тодорхой тэр дотроо одоо гүрүүл эртний хөгтөн биш гүрүүл гэдэг нь тодорхой тийм танигдах шинж тэмдэгтэй тийм олдруудыг олсон байдаг. Тэгээд бол мэдээж бууж явсан буцаж явсан учраас энд за эх жил 23 онд ирж ажиллана гэл ерөөсөө шууд энд 23 онд ирсэн. Тэгээ 23 оны 7 сард яг ихний одоо ирээд хэд онд жагаад одоо яг энэ өндрийн цаахан доороос анхныхаа өндгийг болж исэн байдаг. Тэгээд тэр өндөгч бол тэгээд дэлгээд шууган тарьсан. За энэ Монголоос олдсон өндөгнүүдийн хэлбэр төрс. Ийм олон янз байгаа. Тий. Хамгийн том өндөг бол одоогоор бидэнд олдоод байгаа нь 1.7 литрийн багтаамжтай тэр Хавило Олитус гэдэг өндөг байгаа юм. Тэр цаатлаа. За ингээд ямар ч байсан баян загдаараа бүгдээрээ хурж ирээд сайхан мэдээл ялангуяа Андерсын энэгээр аялж ирсэн сонирхолтой яриа боллоо. Тэгээд ингээд одоо цааш нь аялаа үргэлжлүүлээ. Тэгээд сайхан байна. Тэгээ. Энэ Петер Дотсон гэдэг Америкийн мундаг эрдэмтэн. Энэ бол Америкийн өлгөрөө судлалын том школыг бий болгосон. Дэлхийд дээр 6 том гүрэн байна. Гүрэн гэж хэлсэн байгаа минийга. 6 том гүрэн байна. Өлгөрөлийн одоо тэр 6 дотор нь бол одоо манай улс маань орцсон явж байгаа. Орохдоо тэр үед бол 2 дугаар байранд орцсон явсан. Судалгааныхаа үр дүн шинээр тогтоосон өлгөрүүлээрээ. Энэ үед бол 40 төрөл зүйл бол тогтоогдсон байсан 93. За одоо бол 80 гаруй явж байгаа. Тэр орчмыг одоо төлөөлүүлж одоо нацийн тогтоосон. Тэгээд ерөнхийдөө 80 орчим сая жилийн өмнөх одоо нэ антурын дэвшилт хадгалж ирсэн. Одоо энэ олдож байгаа юм бол энийг хүрчих болох уу? Наад чинь сул байгаа. Сул дээр нь хүрчих болох уу? Илэгдэлт үе бороо салхинд бас жоох орцсон учраас харьцангуй бас нөгөө нэг биетэй болцсон гэсэн үг. Яг энэ дотор хурцсан дотор байгаа нь бол бие байхгүй шүү дээ. Оо. За, чанартай. Тэр энэ албан газар бол их ач холбогдолтой чухал их эмзэг тийм албан газар байна. Тэгэд манай гэрэлтөв бол ер нь олон жил бид нар энэ Монголын соёлын үеийг аялал жуулчлалтай холбожил эзэнтэй болгож ижил энэ хамгаалахгүй өөр зам байхгүй юм байна. Монголын онцлог юу бол их өргөө удам нутагтай тархаа бузархай олдорт газрууд нь эзэнгүй тийм газрууд байдаг учраас ер нь эзэнтэй болох ганцхан арга бол аялал жуулчлал юм байна. Тэгээ яг аялал жуулчлал бол эрчимтэй хөгжиж байгаа боловч манайх чинь зүгээр одоо юу гэдгийг бэлгийн юм дээр очиод л тий газар дээр нь очиод тэгээд зарим одоо аялал жуулчлалын компаниуд гэсэн тэр одоо ирж байгаа зочдод хуулиар энэ чөлөөтэй зүйлийг та өөрийн ястай болж болно та энийг авах гэсэн маягаар бас нэлээд жил явсан юм шиг байна. Тэгээд тэр энэ төр аялал жуулчлал хамгаалахад зөвхөн аялал жуулчлалын шугамар одоо эзэнтэй болох энэ зэрэгсээ тэр аялал жуулчлалын одоо тэр гайдуудаар дамжуулж бас хүмүүст сурталчилгаа боловсрал тэгээ тань мэдхүйн тийм зүйлүүдийг бол ач холбогдлыг ойлгуулах
бас нэг арга байна л да. Тэгээд ийм хөө хэдэд аргуудаар бид нар тийм менежментийн төлөвлөгөө хийгээд ажиллаж байгаа. Би бол энэ цаа гээд ном дуудлага гээд ном 2 бичээд гэхдээ Монголын тэргүүлэх том эрдэмтдтэй академичтэй одоо салбарынхаар уулзж байсан л да. Тэг ингээд эрдэмтдтэйгээ уулзж байгаад манай эрдэмтдийн өнөөдрийн мэдлэг боловсрол дэлхийд танигдсан байдлыг хараад би та бүдээр үнэхээр бахархсан. Үнэхээр одоо манай түүх шаштар Монголын байгаль дэлхий эцэг дээд өвс маань бидэнд ямар сайхан агуу газар нутгийг үлдээж өгсөн юм. Зүгээр одоо нэг байгалийн баялгаас гадна энэ өргөн уудам нутаг эрх чөлөө тэгээд энэ их одоо түүх дурсгал дэлхийн гүн рүү гэсэн одоо үгийг танаас би ингэ сонсоод их бахархаж байсан л да. Тэгээ би Барсуулдгаа та хоёртой ингээд ярьсан цагаас хойш энэ нэг үлэг гөрүүл гэдэг одоо амтныг бас нэг баггүйгээр уншлаа. Тэгээ би мэрэгжлийн биш хүн ч гэсэн энэ одоо дэлхийн эзэгэнж байсан энэ үлэг гөрүүл бол зөвхөн Монголын баялаг, Монголын одоо түүх шаштар биш юм аа. Энд чинь дэлхийн хүн төрөлхтний түүх, хүн төрөлхтөн биш бүр хүн төрөлхтнөө үсгээс өмнөх түүх учраас дэлхийн гүн талгаж байгаа энэ сайхан олдцуудыг бол хүн төрөлхтний одоо энэ том баялагийг бид дэлхийн нийттэйгээ хамтран хамгаалах ёстой. Авгаа хүүхдүүдтэйгээ явж байсан чинь энд нэг юм жижиг ясны зүгээр харагдаад энийг тэр чигээр нь жижиг дээрээс нэг хэсгэнийг хараа тэгээд ерөөсө хөрөлгүүгээр ингээд юуны мэрэгжлийн хүмүүстэй мэдээлээ. Тэгээ мэрэгжлийн хүмүүс маань энд хурж яад ингээд үзсэн. Тэгээ одоо сая жишээлбэл ингээд самсгүй юм болоход энэ бол би айгүй гаргаж байгаа. Яг тэгэхээр энэ бол бусдад айгүй том үлгэр болно. Тий. Яг тэгвэл одоо ерөөсөө юм болох юм бол өөрөө оролдож болохгүй юм байна. Тэгээд сууд мэрэгжлийн байгууллага хандах хэрэгтэй. Мэрэгжлийн байгууллага нөгөө мөнгө төгрөг элдвээ санхүү элдвээ маа дутагдж байдаг учраас дэм болоод та нар нэг тодорхой одоо машинтай машинаараа явчих. Тэгэх юм уу. Тэгээд бензин сан бид нар яадаг ч юм уу гэдэг манай гэрэлтөө яг тэгж санаачлаа. Тэгээд одоо бид нэг авах гэж байна. Тэгээд энэ бол зөвхөн цохос хэсгээр нь би тэнд одоо ягаад энэ ямартаж байсан гэсэн сонирхолтой цаашаа бас үргэлжлэх хэрэгтэй байна гэж мэдрээд тэгээд энэ асуудаа өтөрдөр явахгүй энэ чинь тэгэл өөр байгаль ч өөрөө бас устгадаг юм чинь одоо бороо мөн дээр нь бас болохгүй болсооч бас явсаар л байна. Тэгэхээр энэс хамгаалаад ингээд амжаад бид энэ тугаан ингээд ирээд одоо малтлаа сууж байна л да. Тэгээд бид бол энийг одоо яг ингэж сайхан таарна гэж бас тооцоолоо. Харин тий санамсаргүй. Ингээд явсаар яг энэ дээрээ уулздаг. Энэ одоо биднүүсийн одоо ингэж явж байгаа юм бас энэ шийдвэр гаргагч нарт нэг талаасаа нөгөө талаасаа энэ ард иргэдтэй ээдтэй бид энэ газар нутагч ариун дагшин маш их үнцэнтэй газар шүү. Өвгдээс минь бидэнд ийм их сайхан юм үлдээж өгсөн юм шүү. Энийг юм бол хайрлаж хамгаалж яваарай. Төр зуурын нэг 5 төгрөгч нь бол насан туршид ч хоол биш шүү. Тийм учраас энийг л одоо хайрлаж яваарай гэж ингэж хэлмээр дүүдэх баярлалаа. За. Амжилт хүсье. Энэ олдор 71 онд болсон Польш Монголын хамтас экспедиц бас санамсаргүйгээр болсон. Ер нь бол палеонтологи олдорууд санамсаргүйгээр сони юм олддог. Алтанзад говьд ажиллаад эднэр буцаж яваад тэгээд тэнд буудлаад тэгээд энэ Польшийн судлаач Анжес Улимский гэдэг препаратор өчигдрийн нөгөө манай нэг залуу байсан тийм тэр хүн яг судлаач эрдэмтэн ч болоогүй тэр хүн явж байгаад ингээд энэ амтны порцератопны тэр нэг эвдэрсэн хэсгийг олоод ингээд илрүүлээд байсан чинь орой хоолндоо ирэх хэвээр цагтаа ирдгүү. Тэр нөгөөдөл нь яасан юм баг төрцсөн юм гээд яваад нөгөө тэр суужсан газараа суудсан нэлээд том илрүүлсэн. Энэ амтны вильцрафтын толгоон болгоо гаргацсан байжсэн гэж байна. Хөөгийн гараа хөргөцгөө ингээд гараа хөргөцгөө. Энэ одоо жижигвтер нөгөө нисдэгч арай биш үү? Биш гэж. Энэ нөгөө одоо би түрүүн нэг тавч ярьлаа шүү дээ юун дээр. Танилцуулга тий. Тэрэн дээр одоо нэг юм өвсөн тэжээлт эвэрт үлэг гөрүүл гэж байна. Тэрний зөв. Тэр толгойж биш. Тэгээд жоохон гэцэг нь байгаа байж. Тий байна.
Энэ дагуулч гэсэн зүйл. Тэгээ энэ чинь бол маш их чамбай нарийн баг одоо ингээд зүү шиг мар ингэж нэг үрчлэн ингэж ухаж тэгээд энэ чинь бас хамаагүй их юунууд энэ илсийн бол авчиж болдгоо юм байна. Ингээд ойролцоолж дөрвөлжрүүлээд ингээд хадгалаад тэгээ одоо нэг ясмаа сугуурахад нэг гипсдэг штэ тий. Тэгээ гипсдсэн маягаар ингээд ачаад тэгээ тэнд нь очиж байгаад бүр өшөө нарийн детальжд бүр нарийн хусч авдаг юм байна. Тэгэхгүй бол одоо ингээд энд чамаагүй авчих юм бол эвдэр хэмхэрх. Тэгээ эн чинь одоо энэ ч овоо сайн яссан байж байгаа. Зарим нь бол бүр ингээд энэ илстэйг адилхан үүрм хүртэл хэмжээнд болчихсон байдаг. Учраас тэрийг бэхжүүлж авах хэрэгтэй юм байна л да. Их нарийн юм байдаг юм байна. Нарийн маань бол дэлхийн давцанд өрсөлдөх хэмжээнд судалгааны дэлхийн төвчний хэмжээнд явуулж байгаа гэж одоо бид нар эднэрийн энэ олж байгаа олдвороос гадна эднэрийн өөрсдийнх нь хэвлүүлсэн ном зохиол байна. Хэлж ярьж байгаа үг байна. Бидэнд өнөөдөр одоо бас мэдэгдэл танилцуулга хийлээ шүү дээ. Тэр интерес үүсгэхэд бол одоо тэнд бол эргэлзэх юм аа. Энэ амтны бас их сүндүүхтэй анх энэ бол бас 60 оны дондор анх одоо ганцхан урд мөчөнд олдсон 50 гаруй жил энэтэй холбоотой нэг ч олдруулдаагүй. Гэтэл бол 2006-2009 онд энэ амтны бүтэн ясыг олсон. Гэхдээ тэрийг олоход бол толгой хөлний хэсгийг ингээд дуулгаас нэг тастаад авсан тийм юм олдруулсан. Тэгсэн тэрийг ингээд судалж явах боловсруулж хооронд Европоос тэр толгой хөлнийхэн сураг гарсан. Тэгээд дэлхийн бүх өлөг өрөө судлаачнаар нэгдэж байгаад тэрийг Монгол буцааж авчихсан юм аа. Бид одоо Өмнөд аймгийн Мандалай сумын шар цав гэдэг газар ирчээд байна. Тэгээ энд 1995 онд Япон Монголын хамтарсан экспедиц судалгаа хийсэн гэж одоо бид уншсан. Та тэр экспедицийг ахлаж хамтарч ажиллаж байсан үний үед нэгдүгээрт, хоёрдугаарт бол шар цав гэдэг газар бол үлэг гөрүүлийн мөр маш ихээр бөөнөрөө олдсон 20,000 орчим мөр олдсон юм газар бид ирчээд байна. Тэгээд энэ нээлтийн талаар манай цогтоотор доктор бидний тодорхой мэдээлэл өгөөч гэж хүсэж байна танаас. За энэ орчин бол бүгэлдээ Баясан цав орон гэж бид нэрлэдэг. Тэ энэ хөндийг ингээл тойрол хэд хэдэн том одоо нэлээд олон жилийн өмнөөс одоо дэлхийд танигдсан тань үлэг гөрөлийн олдорт газрууд байгаа юм. За яг бидний зогсож байгаа бол шар цав гэж танилдаг. Зөв шар цав гэдэг бол олдорт газар байна. За эндээс одоо бас л нөгөө палеонтологчдын их нийтлэг байдаг санамсаргүйгээр энэ газрыг нээсэн байгаа. Тэгээ 95 оны 7 сарын сүүлээр бид энэ Баясан цавд ажиллаж байгаад тэгээ дараачийн одоо төлөвлөсөн газар маань бол Дорногов аймгийн нутаг байсан. Дорногов аймгийн Хонгил цав гэдэг газар руу нүүх гэж тэр халуун өдөр зүүнний халуун өдөр одоо энэ хүндийг гаталж байтал одоо тэр үеийн Оросын одоо цэргийн 66 гэдэг 66 тийм машин маань усан халаад тэгээ энд яхахгүй зогсох хэрэгтэй болсон. Төрч гисэн энэ хавийг жоохон самчигээл бүгдээрээ талдлаа гарсан л да. Тэгээ ер нь бол бид бол яг ясаа алдаж магадгүй гэж бодчихсон болохоос юм мөр олдно гэсэн тийм төсөөл байгаагүй. Ягаад гэвэл ерөөсөө Монголд чинь үлэг гөрүүлийн яс хэлбэг олддог мөртлөөсөө мөр нь ерөөсөө ганцхан газараас тэмдэглэгдсэн байдаг. Тэр нь бол сайн судлагдаагүй. Тэгээ 95 онд Япон Монголын экспедиц 93 оноос ажиллаж байсан. Тэнд бол одоо Африкт бас үлэг гөрүүлийн мөр судалдаг нэг судлаач бас бид нартай хамтарч ажилладаг байсан залуу судлаач. Тэгэл яг тэр самналтын үеэр ясчол эхлээд бол болдоогүй. Тэр Африкт ажиллаж байсан нөхөр маань одоо бас тийм туршлага өөрт нь байсан байгаа л да. Тэгээ одоо бидний зогсож байгаа энэ 3 ширхэг мөрийг анх тэр хүн маань олоод за тэгэл энэ газар бол үнэхээр тийм палеонтолог классаа сонирхолтой болсон. Ягаад тэгэхээр яг үлэг гөрүүлийн ясан биенээс бол олж болохгүй. Тийм мэдээллийг бол мөрнөөс олж болдог. Жишээлх юм бол биеийн жинг тогтоож болно, алхааг тогтоож болно, алхаагаар хурдын тогтоож болно. Гэх мэтлэн арын сэнгийн тогтоож болно. Тэгээ түрүүн бид бас ярьжсэн л да ингээд үлэг гөрүүлийг одоо араас нь хөөж байгаа том үлэг гөрүүлийн одоо энэ
Энэ одоо мөрнүүд бол үнэхээр агуу том. Одоо нэг махын идэж юм том үс юм. 30 тонны мөргөлүүд байсан байлгүй гэж бодогдоод байгаа. Үлэг гөрүүлийн мөрийг бол ер нь тэгээд судалгаанд шууд хавхалж аваад одоо юу гэдгийг лабораторид судална гэж бараг боломжгүй гэж үздэг л да. Яагаад тэгэхээр яг энэ байгаль дээр байж ижил энэ ч үнцэнтэй болох хэрэгтэй. Тийм учраас бид нар энийг бол одоо энэ орчмыг бол хамгаалах тийм шаардлага гарсан. Яагаад бол хүмүүс сонирхоод ирээд энэ дээгүүр чинь энэ их эмзэг харахад ингээд нэг юм хатуу жолоонд хадгалагдсан юм шиг боловч тийм ингээд бороо орсны дараа ч юм уу цас хайсны дараа энэ чинь ингээд хотолцоод идэг. Тийм их тийм сонин айсан ч бол да. Тэгээд юуны төрөнд бид яг одоо хамгийн их нэгтралтай энэ мөртөсгээ бол ингэж битүүлж авсан юм байна. За энд бол 5 одоо бүлэгт хамаарагдах. За бүр энгийнээр сууж хэлэх юм бол авраг махан эдчүүлэг гөрүүлийн мөр байна. Энэ бол байна. Энэ одоо ийш ингэ явцсан байна. Бүр ингэ хөндлөн гараа явцсан тий. За дээр нь нугсшуу төлөв гөрүүл одоо эндээс 10 км-ийн цаанаа Байшин цаваас анх шинээр тогтоогдсон. Энэ нугсшуу төлөв гөрүүл яг ийм төрөл нь бол Умард Америкаас буцаж ирсэн. Тэнд очиж одоо айгүй олон болчоод буцаж Монголд ирсэн. Өнгөрсөн жил олон улсын сэтгүүл хэвлэгдэж одоо нэр авсан Гоби Хатрос Монголиан тийм миний шинээр тогтоосон үлэг гөрүүл байгаа. Гоби гэсэн таа гэсэн. Гоби Хатрос говийн гадразавр гэдэг үлэг гөрүүл тийм. Энэ Баяншир формац гэж ярьдаг. Баяншир формацын үлэг гөрүүлүүд бол одоо бусад орноос олж байгаа гөрүүлүүдээс их өөр одоо тэр англизацийн талаас тодорхой байр суурийг эзэлдэг. Учираас энэ ялангуяа тэр цаг хугацааны хувьд ч гэсэн 90 цаг жил одоо хожуу зэрдийн хамгийн эртний цаг үеийг хамарч байгаа учраас энэ бол энэ үлэг гөрүүлийн хөвсөл хөгжилд бол онцгой байр суурь эзэлдэг гэж үздэг. Дэлхийн хүндрэлтний энэ гүн рүү орж байгаа энэ үед бол орох биднээсээ анхны энэ судалгааны аяллаа үр дүнд бол олон газар энийг үзэж гайхаж бишрэх байх гэж бодож байгаа. Яг гэвэл яг үлэг гөрүүл нь өөрөө олдоод байдаг, мөр нь олдоод байдаг ийм газар баг анхудаа ашгүй. Тэгээд ийм их бөөгнөрлөлтэй байна гэдэг бол их орноор үнэхээр бахарх юм да. Тэгээд энийг маань та нар маань их сайн хамгаалж байгаад их баярлж байна. Иймэрхүү юм бол олныг хэмээр байгаа. Ер нь бол бид ч бас одоо ЮНЕСКОгийн тэр геопарк гэдэг төслийн одоо тэр ерөнхий концепцоор энийгээ хийгээд явж байгаа. Ийм геопаркыг бол Монголд бол ер нь зөвхөн одоо үлэг гөрүүлтэй холбоотой гэх юм бол дахиад 3 4-ийг нэмж хийх тийм бүрэн болцоотой. Энэ бол хүнлэнгийн харуулгаар тэр гадна дотны юм бол яг байгаль дээр нь ийм онгон байгаль дээр нь ингэж л явж исэн маяг төсөөлөд үзэхээр бол нэг л цаанаалаас надбол ингээд бахархал төрөөд байгаа юм. Бүр цаанаас нэг огшин гэдэг шиг сэтгэл төрөөд байна л да. Музейд бол аль ч улс бол үлэг гөрүүлийг үзэж болж байгаа. Өөрсөнд нь ч хиймэл энтрээр хийцэн зөндөө. Яг олддог газар цөөхөн шүү дээ. Тэгээ олддог газар дээр нэрж үзнэ гэдэг чинь ер нь жинхэнэ аялал жуулчлалыг хөгжүүлэх бол яг энэ дээр л анхаарсан.